байна уу? Шинжлэх ухааны тань мэдхүү од мөндөр сувгийн кино төх нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.370 хостолгионоор хүрдэг. За энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан Отревинтэй чөлөөтэй амьсгалцгай Отревин, за мөн амьдралын хэв маяг бүр Токи тохирон Токи аппликейшн дэмжиж ажиллаж байна. За студид хөтлөгч Инх Бат Цэнгэл баяр бэлэн боллоо. За өдрийн. За хоёул өнөөдөр Хелена Бонем Картер гэж хүний тухай ярина. За энэ нэрийг нь сонсоод сайн мэдэхгүй байж болох юм. Харин царай төрхийг нь хараад түүний тоглосон киног үзсэн бүх хүмүүсийн дотор тийм нэг эерэг сэтгэл төрдөг. Тийм эсрэг талын төр тоглосон ч гэсэн эерэг тал тоглосон ч гэсэн хүний дотор нэг юм дулаахан хүн байдаг шүү дээ. Яг тийм хүн байхгүй. Тэгээ түүнд хайртай фэнүүд нь бол бүр үнэхээр хайртай. Үнэхээр дуртай бүр нэг юм онцгой тийм нэг жүжигчин байгаа юм. Их итгээд хэв маягтай. Хачин жигтэй хэрнээ цаанаалыг дончтой тэр дүрийг нь харсан хүн ерөөсөө мартахын аргагүй. За тэр кинон дээр энгийн нэгний дүрийг бүтээх нь ер нь ховор. Энгийн өмд цамцтай харагдах нь ч ховор. Харин түүний тодорхойлдог тэр л хачин жигтэй дончтой төрхөөрөө ерөөсөө фэнүүдийн сэтгэлийг яхахгүй татсан юм байна. За энэ Хелена Бонем Картер гэдэг энэ хүн маань 1966 онд Английн Лондон хотноо ёстой язгууртан гэр бүлд төрсөн гэж хэлж болно. Түүний гэр бүл Англидаа маш нэр хүндтэй. Улс төрийн болон эдийн засгийн нөлөө бүхий хүмүүс. Аав ээж эмээ өвөө ер нь бүгдээрээ язгууртан. Аав нь маш амжилттай банкир байсан бол харин ээж нь дуурийн дуучин байж байгаад сүүлд сэтгэл зүйч болж чадсан. Тэгээ бүр нэг өөрт нэг зовлон тохиолддог байхгүй юу? Тэрийг өөрийнхөө сэтгэлийн хүчээр давж тэгээд дараа нь дуучин байжгаад өөрт нэг туршлага байна шүү дээ. Тэр туршлага дээрээ үндэслээд өөрөө сэтгэл зүйч болсон ийм мундаг эмэгтэй байдаг. Ээжийнх нь аав нь өнгөрсөн юм байна л да. Тэгсэн чинь өөрт нь маш хүнд тусаад тэгэд баг 3-4 жил шаналж явдаг байхгүй аавыгаа санагалцаад. Тэгэд банк сэтгэл зүйч төр очиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь эцсийн мөч сэтгэл зүйчэнд тэгж хэлсэн гинэ. За сэтгэл засалж гэж хэлдэг баг тийм. Ерөөсө чамайг аврах хүн чинь чи өөрөө юм аа. Тэг чи энийг бодолцож үзээд өөрөө ингэж засагдахыг бодоо гэсэн юм. Тэгтэн ээж нь өөртөө ажиллаад тэгээд засч чадсан гэж. Тэгэхээр мундаг сэтгэлийн төвчөртэй юм байна. За харин Хеленагийн нэг өвөө нь Британий ерөнхий сайд байсан. Тэрээр дэлхийн 1-р дайнд улс орноо удирдан оролцож байсан хүн юм байна. За эмээ нь бас лордуудын нийгэмлэгийн гишүүн улс төрч байсан. За ээжийн талын нэг нас бардаг өвөө нь шүү дээ. Тэр нь Испаний дипломатч, олон улсад элчин сайдаар ажилладаг байсан ийм хүн байна. Ээжийн тал нь Испани гаралтай байхгүй юу? Аав нь Англи. За ингээд харах юм бол эдний гэр бүл тэр жигтэй улс төр эдийн засгийн чиглэлийн хүмүүс байна. Энэ дундаас Хелена яаж ч яваад урлаглуу альтраад орсон юм бүү мэт. Тэрээр хар багасаа 5 настайгаасаа л жүжигчин болно гэж шийдсэн баг. Ингээд багасаа л ээжтэйгээ янз бүрийн жүжигийн бэлтгэл хийгээд ээж нь ч гэсэн бяцхан охинд жүжиглэх чадварт нь өөрийнхөө сэтгэл зүйчийн чадвараа ашиглаж толгойдноос юм хийгээд туслаад хийсэн баг. Тэгэхээр одоо ботход Хеленагийн тоглосон дөрүүд нэг итгээд гоё ч юм шиг байдаг шүү дээ. Ээжийн нөлөө энд бас оролцсон байна. Тэр ээжигээ тэр чадвараас нь суралцаад байгаа байхгүй. Сэтгэл засалж, хүний сэтгэл зүйтэй ажиллахаар ямар байдаг юм гэдгийг бүр багасаа ингэж мэддэг болсон байна. Тийм жүжигчний мэрэгчил чи өөрөө бас сэтгэл зүйчтэй айгуу төстэй. Хүний тодорхойг бодолж идэг мэрэгчил болохоор төхөм юм байна. Тийм байна. За Хеленагийн эцэг их нь охиндоо бүр хамгийн сайн гэсэн бүгдийг зориулдаг байсан. Хамгийн сайн гэсэн охидын сургуульд суралцуулаад тэгсэн тэр сургууль нь бүр 14-р зуунаас гаралтай ийм сургууль байна. Тэгэхээр 14-р 1300 оны сургууль байна шүү дээ. Одоо ингээд за тэгэхээр 14-р зуунаас гаралтай сургууль гэхээр маш олон жилийн туршлагатай ийм сургууль гэхээр ер нь маш чанартай байх нь гарцаагүй. За манай бүсгүн маань 11 настай байхдаа сургуулийн урлагийн үйл ажиллагаануудад оролцож эхлээд шүлгийн тэмцээнд өөрийнхөө зохиосон шүлэг уншаад төрүүлээд тэгээ зөндөө их мөнгөний шагнал авч ирсэн гэдэг. Гэхдээ ингэ шагнал авч байгаа ч гэсэн Хеленад ер нь тийм санхүүгийн асуудал гэж юусэн байгаагүй. Тийм баг. Яг тэгэл чинь тийм гэр бүлээс шүү дээ. Харин ээжтэйгээ нэг бэлтгэл хийхдээ өөрийнхөө шагналын мөнгнөөс ээжтэй цалин болгож өгдөг байсан. Хариуцлагатай. Энэ эцэг их нь бүр багаас нэг сургаад байгаа байхгүй. Ер нь эднэр тэгдэг юм бэл. Чи юм хийж хөдөлж л байгаа бол цалин авах хэрэгтэй, төлбөр авах хэрэгтэй. Бас хүн ажилуулж л байгаа бол төлбөрийг яг өгөх хэрэгтэй гэдэг. Энэ зарчимд сургадаг. Энэ маш зөв юм шиг байна. Тийм байна. За эцэг их нь юугаарч дутаалгүй өсгсөн. Ястаа бүр нэг
бүх юм нь бэлэн. Гэхдээ Хелена эрхийн тэнийг болохгүй. Гэтэл удалгүй аав нь тархины хор тавтартай болоод хаалгаа хийх шаардлагатай болсон. Тэгсэн чинь юу ч юм нэгэн буруугаар эргээд аав нь хаалгаан дээрээ цус харвцсан. Тэгээд насан туршдаа тэрэгэн цэр дээр яваад тэгээд бараг сохорсон гэдэг. Энэ үед Хеленагийн ах нар гэдээ бас 2 3 хүн байгаа л да. Тэд нь бүгдээрээ коллеж их сургуульд суралцж байсан болохоор Хелена ээжтэй туслах тэр хүнд үргийг өөр дээр авсан гэдэг. Өөр арга байхгүй. Энэ байдал нь түүнд хурдан том болоод чухал шийдвэрүүдийг бие даан гаргах чадварыг сургасан. Энэ шийдвэрүүдэд жүжигчин болох нь ч гэсэн багтчихсан баг. За би жүжигчин болох хэрэгтэй гэд 11 12 татал ерөөсөө шууд шийдсэн баг. Мөн хэцүү цаг үе байсан тул тэр бүхнээс зүгтэх гэж өөртөө төсөөллийн тэр нэг бодит байдлыг бий болгосон гэнэ. Төсөөллийн найз гэж байдаг шүү дээ. Гэтэл Хеленад төсөөллийн бодит байдал байсан баг. Ерөөсөө шинэ ертөнц гэсэн үг. Тэгээ тэндээ амьдардаг. Яагаад тэр нэг аав нь ингээл хүн хэцүү өвчтэй байгаа шүү дээ. Өөрт маш хэцүү байгаа харин тэндээс гараад өөрийнхөө тэр толгой дотор амьдардаг байсан баг. Энэ хүүхдэд юу хөгжүүлдэг вэ гэхээр ерөөсөө сэтгэхүйг нь бүр хязгааргүй хөгжүүлж өгч байгаа. Тэгээ өөрийнхөө уншсан номыг ч юм уу, үзсэн киногоо ч юм уу тий дотроо төсөөлөд тэгээ цааш нь ингээ хөгжүүлээд хүүхдийн тарих тэрэн дээр маш сайн ингэж ажиллаад сэтгэхүй нь маш ингэж хөгжөж байгаа байхгүй. Энэ нь түүний сүлд бүтээгдэхүүнүүд дээр ч гэсэн харагддаг. Маш сайн сэтгэж байгаа учраас. За ингээд сургууль дээр ер нь бол жүжигчин болохоо шийдтсэн ингээл яваалга. Гэхдээ тэр ганцаараа жүжигчин болох хүсэлтэй биш байсан. Сургуулиар нь дүүрэн тийм охтод байж гин. Мундаг авиаслаг охтод, өөрөөс нь авиастай охтод зөндөө байсан гинэ. Тэгсэн нэг өдөр сургуулийнх нь нэг охин аль хэдийн жүжигчнээр ажиллаад эхэлсэн бас ингээд 2 3 4 авцсан нэг охин сургуулийн утсаар агенттайгаа ярьж байна. Хелена ингээд сэмхэн сонсчдөг байхгүй. Тэнгүүтээ тэр хүнийх нь нэрийг зээжилж аваад тэгээд шар ном байдаг штэ. Шар номноос нэрийг нь хайж агаад тэр агентийн дугаарыг олж авдаг гэдэг. Тэгээд өөрийгөө танилцуулаад би нэг юм охин байгаамаа. Жүжиглэх ингээд дуртай. Та ингээд надтай хамтарч ажиллах болох уу гэд. Ингээд өөрийнхөө төлөө тэмцэж байгаа юм. За ингээд нөгөө агент ч гэсэн манай охинтой ажиллахыг зөвшөөрөөд Хелена жүжигчин болох гараагаа инхүү тавьж байгаа. Ер нь энэ дээр нэг юм харагдаад байгаа. Зөрөгтэй байна. Дайчин байна те бүр. Тийм. Ингээд хүн ичингүү юу нэрлэхүүгээсээ болоод ч юм уу эсвэл айцаасаа болоод ч юм уу маш олон боломжуудаас одоо холдож идэг баг. Тэгвэл тийг зөрөгтэй байснараа одоо өнөөдөр дэлхийн шилдэг жүжигчин болж болдго юм байна. Тэгээ хүүхдүүдэд бас том сургамж болох гэж бодож байна. Дээрээс нь нөлөө бүхий аав ээжтэй өвөтөө хүний хувьд тэгээ холбоод өгөөч гэж гуйсангүй шүү дээ. Тэр нь их гоёлаа. Яг тийм ээ. Асуудлаа өөр авч явж байна. Нэг өмнөх шийдвэрүүд нөлөөлж байгаа гэсэн шүү дээ. Яг тэр нь юм байна. За 13 настайгаас хойш агенттай болсон Хелена харин ажил олох гэж 3 жилийг зарцуулж гинэ. 13, 14, 15 ингээд 15 настай байхдаа анхны рекламны дүрээ аваад харин 1 жилийн дараа телевизийн киноны эхний дүрээ авдаг. 16 татаа. Мэдээж энэ дүрд тогсон нь түүний ирээдүйг шийдсэн хамгийн чухал ажил нь байсан гэнэ. Энэ киноноос 2 жилийн дараа Хеленагийн агент найрамлагч Тревор Нан гэдэг хүн лөө залгаад манай хүний үйлчлүүлэгчийнхаа зургийг явуулдаг гэнэ. Ингээд танаа шин төсөлд манай энэ үйлчлүүлэгч оролцох хүсэлтэй байна гэд илэрхийлдэг. Гэтэл энэ тухай манай хүнд хэлээгүй байсан. Хеленад хэлээгүй гэж байгаа дур мэдээ явуулчихгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг Trevor Nunn гэдэг найруулагч нь Хеленагийн зургийг хараад түүнийг шалгаруултанд өрдөг. Тэгсэн чинь нөгөө манай хүн чинь Оксфордын шалгалтанд бэлдээд завгүй байсан учраас татгалцдаг байхгүй. Хэдий жүжигчин болно гэж бодож исэн ч гэсэн боловсрал эзэмших маш чухлаа гэж одоо бодож исэн учраас тэр уулзалтаас татгалцсан байна. Ингээд Оксфордд орох бэлтгэл хийнэ гэдэг ч одоо маш том бэлтгэл гэсэн үг шүү дээ. Гэтэл найруулагч нь бууж өгсөнгүй нөө Trevor Nunn чинь. Өөрийнх нь хийх гэж байгаа энэ Lady Jane гэдэг киноны гол дүрд Хеленаг яг тохирох юм байна гэж хараад байсан учраас түүнтэй дахиад уулзах санал тавьдаг. Ингээд гуйж иж нэг юм Хеленаг зөвшөөрүүлдэг. Тэгэхээр энэ яг дүртэн тохироод байсан байх нь тий. Харцсан байж. За найруулагчтай уулзаад манай хүн шууд л шалгаруултанд орж эхэлсэн байдаг. Гэхдээ шууд дүрд сонгогдчихоогүй. Мэдээж туршлага муутай залуухан бүсгүүд шууд гол дүр өгнө гэдэг бол хэцүү шүү дээ. Дээрээс нь эртний хүний тухай
бүр зарим хэсэг нь нүцгэн гарах шаардлагатай учраас Хеленаас өөрөө жоохон яагаад эмээгээд исэн юм. Хэцүү санагдаад байж. Шалгаруулалт нь 1 сарын турш үргэлжилдэг. Энэ хугацаанд Хелена ч өөрийгөө сайн бэлдэж эцсийн найруулагчийн хүсэж байсан тэр Lady Jane-ыг гаргаж чаддаг. Энэ кино бол Английн түүхэнд 9 хоног эзэн суусан 16 настай хатан хаан Jane Grey гэдэг хүний тухай кино байдаг гинэ. Кино эсрэг тесрэг олон шүүмж дагуулсан ч гэсэн харин жүжигчдийг оролцсонгүй. Найруулагчийг л жоохон шүүмжилсэн юм байна. Тэгэхээр Хеленагийн эхний гол дүр тун амжилттай болсон гэж хэлж болохоор байна. Чин тийм том дүр шүү дээ. Түүхэн дүрийг бүтээгээд шүүмжлүүлэхгүй өнгөрнө гэдэг чинь авиас байгааг нь хэлдэг ч. Анхны кино тий. Энэ киноны зураг авалт дуусаад ер нь нээлттэй хийгээгүй багт нь за одоо л нэг сургуульдаа суръя. Гэхдээ яг хажууд нэг шалгаруулалт байсан. Тэрнлөө ороод үзчихээд шалгаруулалтанд орсон чинь маргааш нь л та тэнцсэн гэдэг юм төглөж явдаг. Найруулагч James Ivory гэдэг хүн Хеленаг хараад л маш үзэсгэлэнтэй ухаалаг охин байна гэд дүрдээ сонгоцсон. Дахиад том киноны гол дүрт баг. Хэдий энэ хоёр дахь кино өмнө нэг кинонд ороод туршлага суудсан байгаа ч гэсэн энэ кинонд орохдоо харин маш их сандарч байсан. Өмнө нь ягаад чинь зүгээр л очиод тоглолцсон шүү дээ тийм манай чинь. Тэгсэн чинь харин энэ удаа тэрээр энэ кинонд сайн тоглох юм бол илүү их боломж нээгдэнэ гэж бодоод сандарсан. Энэ тоглох юм бол би алдартай жүжигчин болох боломжтой юм гэж бодож байгаа. Бэлтгэл цөмбөрнө гэж байдаг. Тэрэн шиг юм болж байгаа бол. Бүр хитрхи их юм бодоо шаналаад налаа тий бүр Яг тэгсэн. Ядж яхад мундаг найруулагч, нэг продюсер. James Ivory гэж хүн биш тэ Call Me By Your Name гэдэг сүүлд гардаг кино шүү дээ. за Тэрний зохиолч продюсераар ажилласан гэхээр ямар мундаг хүн бэ гэдэг нь харагдаж байгаа. За Хеленагийн тоглосон энэ James Ivory-гийн кино бол Room with the View гэдэг нэртэй. Стамбул маш мундаг кино. за эхний хамтран ажиллагчид танилцуулж байгаа. За жоохон байж байгаа танилцуулга. За ажиллаа. За энэ кино Оскарын 8 төрөлд тэр дундаа шилдэг кино, шилдэг найруулагч кинод нэр дэвшээд 3-т нь ялалт байгуулж чаддаг. Жүжигчин болоод ерөөсөө эхний 2 дахь кино л ийм мундаг кино байна гэдэг бол Хеленад юм байсан болохоор ингэж байгаа байхгүй. Чин өмнө нь рекламуудад ч юм уу телевизийн кинонуудад тоглосоор байгаа хүмүүс чинь энэ дээр очдөг шүү дээ. Тгийггүй. Шууд тэр царай төрхөнч гэдэг юм уу байгаа байдал нь гэдэг юм уу тохироод эхэлсэн байна. Харин эх 2 жилд нь манай хүн телевизийн цуврал болоод богино хэмжээний хэд хэдэн төсөлд оролцсон. Гэхдээ зөвхөн Британдаа биш, Итали, Америк гэдээ бас тэнж өгсөн байна. Америкт эн чинь бүр Miami Vice дээр очиж тоглолдог байх шүү. Телевизийн цуврал. Харин 1990 онд Franco Zeffirelli гэдэг найруулагчийн бүтээл Hamlet кино тоглосон нь түүнийг олон улсад таниулсан кино болсон гэж хэлж болно. Тийм шүү дээ. Пели алдаг шүү дээ. Энэ найруулагч юу сонгодгууд тэр дундаа Шекспирийн зохиолууд бүтээлүүдээр кино хийх сонирхолтой юм хүн юм байна. Энэ удаад ч гэсэн Hamlet-аар кино хийгээд эндээ алдарт Mel Gibson, Glenn Close нарыг ураад хажууд нь залуухан өсч яваа Helena Bonham Carter-ыг дууддаг. За эвддэгчээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Отревинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Отревин дэмж ажиллаж байгаа. Тэгэхээр Отревин маань хамрын битүүрлийг 12 цагийн турш шаарлагадаг. Отревиний удаа үргэлжлэх үйлчилгээ нь таныг тав тухтай байлгаж чөлөөтэй амьсгалуулах юм аа. За эхний 1 минутаас эхлээд түргэн үйлчилж хамрын битүүрлийг хурдан хугацаанд арилгана. Дээрээс нь хамгийн гол нь чигшүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа учраас олон удаа цацаад хамрын салст гэмтээд хуурайшаад ах тэр мэдрэмжүүд байхгүй. Олон цацах шаардлагагүй чигшүүлэх учраас та өдөржингөө тав тухтай байж болох юм шүү. За амьсгалын замын судснуудыг агшааж битүүрлийг багасгана. Тэгтээ Ипагийн хэлж байгаагаар бол цацчаа жоохон хүлээгээрэй гэж хэлээд тэгэхгүй бол ойр ойрхон цацаад иж болохгүй жоохон байж байгаад үйлчлэн. За бүх хэмийн сангуудаар хөдөлтаалагдж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 9988 1950 дугаараас аваарай. Баярлалаа. За баярлалаа. Хамар битүү яваад хахаар тархинд хүчин төрөгчийн хэмжээ багасаад хүчин төрөгч очихоо болоод толгой ажиллагаа болдог юм шүү. Маш аюултай тийм. Үнэ. За ингээд Хеленад Офелиягийн дүрийг өгдөг. Мэдээж том зохиолоор хийгдэж байгаа учраас олонний анхаарлын төвд байх нь гарцаагүй. Гэтэл Хеленагийн тоглолтыг Америк нэгдсэн улсад магтаж гаргах тэр. Амар гоё. Юу мундаг охин хаанаас олж ирээд энэ тоглолч. Хэдий ингэж магтуулж ирсэн ч гэсэн Хелена харин өөрөө сэтгэл хангалуун биш байсан. Ер нь дөрүүддээ Хелена сэтгэл хангалуун биш байдаг. Би ерөөсөө тоглож чадахгүй байна. Би өөрийгөө мэдрэхгүй байна
хуурамч хүн тоглоод байна гэж өөрөө бүр ингэж байн голж идэг гэнэ. Өөртөө ямар өндөр шалгууртай тий. Яг үнэ. Энд дээр яг мундаг жүжигчний шин чанар харагдаж байгаа. Хэдий Америк даяараа магтаад байгаа ч гэсэн өөрийгөө чамлаж ийн гэдэг бол би дахиад гаргаж чадна гэдгийг мэдээд байгаа байхгүй. Тэгэхгүй нэг дөр би болчлоо гэлээ. Тий. Америк наваа магтаад ш. Та нар юу яриад байгаа юм? Намайг яа муулаад байгаа гэж хэлдэг юм бэ? Гэтэл хүн магтаад хахад өөрийгөө муулна гэдэг чинь дотор нь юм байгааг нь шинж байгаа. Энд дээр бүр үнэхээр бахархав шүү. Тэгэхэд илүү их өсөхийн шинж байна те бүр. Яг тийм. Хелена тоглох гэж бүдүүрээ ойлгодог. Сэтгэл зүйн талаас нь энэ хүн яагаад ийм болчихсон гэдгийг үргэлж өөрөө ургуулсан боддог. Өөрөө ургуулсан бодох чадвар сайтай шүү дээ. Магад түүнийг ийм болгосон юм дээр багийнх нь юу юм болов? Траума юм болов? Сэтгэлийн шархан юм болов? Эсвэл амьдралд нь тохиолдсон тэр нэг гонигтай үйл явдал энэ миний дүрийг ийм болгоод хувиргацсан юм болов гэд байнга бодож ургуулад тэгээд дүрдээ ордог байгаа. Зохиол дээр дүрийнх нь бага нас байхгүй шүү дээ. Тийм. Ийм нэг хүн байгаа гэдэгт нь за энэ ийм хүн юм байна. Яагаад ийм болчих вэ гэд өөрөө ургуулчихдаг. Дүрийн ажиллагаа сайтай юм тий. Яг тийм. Түүний тоглосон дараагийн кино нь мөн л Английн Ихс дээдс тэдний амьдралын хэв маяг романсыг үзүүлсэн кино байдаг. Хеленагийн эхний кинонууд баг бүгд дээр юм байна. Тиймээс ч түүнд Британд хоч өгсөн. Corset Queen. Оо за. Бэлхэвчтэй. Бэлхэвчний хатаа. За мөн англи сарна гэдэг. Хелена тарин энэ байдал таалагдахгүйсэн. Жүжигчин хүн нэг л дүрдээ тоглоод байвал яадаг вүлээ. Зэвэрдэг тэгээд өөртөө ч гэсэн сэтгэл хангалуун биш шүү дээ. Өөрөөс өөр юм цорихыг хүсдэг те. Гэтэл дараагийн төсөл нь дахиад л адилхан дүрсэн. Дахиад л эхэлдэ ихстэй эцэст нэг амьдрал харуулсан. Драма. Энэ киног нь Howard's End гэдэг. Тийм. 92 оны кино тий. 92-оос өмнө баг шүү. Тийм үү 92. За. Бас л их стэйдсэн амьдрал гарч байгаа да тий. За харин энэ кино маань манай хүний жүжигчний ур чадрыг жинхэнэ шавхдаг. Мөн кино өөрөө Оскарын 9 төрөлнөр дэвшээд 3-ыг нь хүртэж чаддаг. Өөртөө бүр мундаг бүтээл болж байгаа. Энэ кинонд Anthony Hopkins, Dame Emma Thompson нар Хеленатай тоглодог. Emma Thompson бол домог шүү дээ. За энэ Хелена Emma хоёр ихч дүүсийн дүр тоглодог. Тэгээд ч энэ хоёр бүр маш сайн найзууд болж чаддаг гинэ үг. Тэгэхэд Emma манай хүнд маш их юмыг зааж сургасан байдаг юм. Тиймдээ ч Хелена энэ удаа анх удаа томоохон шагналуулах BAFTA-д нэр дэвшиж чадчих юм. BAFTA ч нэ Британий шагнал шүү дээ, тийм. Британий Оскар байхгүй. Энэ кинон дээр Хелена өөрийгөө эвдээд шин жүжиглэлтийн арга барилд оршиж үзсэн нь өөрт нь их таалагдсан. Ингээд цаашид ч өөрийгөө эвдэж сонин жигтэй байвал гоё юм байна гэж бодож эхэлсэн баг. Мөн авч байгаа дүрүүд нь ч гэсэн өөр болж эхэлдэг. Ирээдүйд. Өмнө нь хатагтаан дүр тоглодог байсан бол дараагийн төсөл нь тайчгчийн дүр байна. Агумен. За тайчгчийн дүр ямар ч сан тоглосон юм байна заяа. Энэ тайчгчийн дараагийн дүр нь Feral Deception гэдэг нэртэй кино байна. Энэ кино ч гэдэг маш сонин кино. John Kennedy-гийн алуурчин Lee Harvey Oswald гэдэг хүн. За мөн түүний эхнэр Marina Oswald гэдэг хоёрын тухай телевизэн кино. Kennedy хүнсэн гэдэг. Мэдээж Kennedy-гийн алуурчны тухай кино гэхээр хүн болгоны анхаарлын төвд орох нь гарцаагүй. Тиймдээ ч Хелена маш мундаг байсан энэ дэр. Ингээд анх удаага алтан бөмбөрцөгт нэр дэвшиж чаддаг. Гэхдээ түүний нэр хүнд Америк нэгдсэн улс Британд л баггүй танигдчих байснаас дэлхийн нийт харин түүнийг мэдгүй хэврээл байгаа. Тэр авийнхан л мэдээд байгаа тийм. 1994 он хүртэл энэ байдал үргэлжилдэг. Харин энэ жил буюу 1994 онд Kenneth Branagh-ийн найруулсан Frankenstein кинонд тоглосноор түүнийг дэлхийн нийтээрээ мэдж авдаг. Ийм итгэхэд төрхтэй ямар тийм гоё жүжигчин бэ гэдгийг дэлхийгээр харж авч байгаа. Энэ кино шүүмжлэгчдээс тааруу гэсэн үнэлгээ авсан боловч харин үзэгчид өөр бодолтой байсан. 1800 оны ихэр бичигдсэн Mary Shelley-гийн алдар зохиол болох Frankenstein-аас сэтгүүлж хийсэн дараагийн нэгэн томоохон кино баг. Дээрээс нь Роберт Де Ниро Frankenstein-ийн мангасын дүр тоглож байсан учраас бүр их хүн үзэх нь тодорхой. Нэг сонирн баримт хэлэхэд энэ Frankenstein гэдэг зохиол шүү дээ. Энэгээр хийгдсэн 480 гаруй кино байдаг юм.
Өөх. За бидний ярьж байгаа энэ кино бол харин хамгийн алдартай хөлбөрүүдийн нэг нь гэж тооцогдож байгаа. Элизабет. Тий. Кино маань 45 саяар бүтээд 112 сая долларын орлого болсон юм байна. За тэгэхээр ер нь гайгүй амжилттай болсон гэдэг. За тэгээ Оскарын нэг төрлөөр дэвшсэн нь нүүр ургалт байсан гинэ. Тэгээд динэр огл хоёр хасан гарч байгаа. Хелена энэ төсөлд оролцоод алтар нэр нь улам төгж байгаа. Гэтэ энэ удаад муугар. Учир нь Хелена энэ киноны найруулагч Кеннет Бранагатай хайр сэтгэлийн холбоотой болчихж байна. Гэтэл Кеннет маань Эмма Томпсонтай гэр бүл. Хавард Сэндийн. Оо, найзууд. Тэ. Ингээд нэг тийм зөрчилтөн үүсэж эхэлж байгаа байхгүй. Ингээд Хеленаг хэвлэлээрээс балбаж гарч байгаа. Гэр бүл өмөлгч. Гин бүр боломжтой болох юм бол янз бүрээр бичих эхэлсэн. Удалгүй Кеннет Эммагаас салаад Хеленатай дэр нэгтгэдэг. Ингээд дэр нэгтгээд нэг хэсэг намж ингээ чимээгүй байснаар харин нэг юу арай нэг гэж намжиж байгаа юм. Хелена Кеннет хоёр 5 жил хамт амьдраад 1994 онд хоёр тийш болсон. Заавал ингэж хүн амтан салгаж. Тэгээ салах жил болчихдог. Харин Эммагийн хувьд нөхрөөсөө салаад их зочирсон боловч асуудалт их тайван хандж чадсан гэдэг. Сүүлд өгсөн ярилцлагата Хелена бол гайхамшигтай эмэгтэй гэж хэлдэг. Гайхамшигтай болохоор Кеннет түнд дурлсан болов. Би Хеленад муу сандаггүй. Би тэл дээр уучраа болоод хэвийн харилцаатай болсон гэж Эмма хэлсэн мэт юм бэл. За нэг сони имлэхэд энэ гурав бүр дараа нь Harry Potter дээр хамтран тоглодог. Гэтэ яг нэг юм гардггүй л те, зурганд гардггүй л те. Тэгэл нэг кино төсөлд байсан байна тий. Тий. Хүний амьдралд юу хэсэг тохиолдох вэ? За ер нь бол хамгийн сайн хүн үргэлж сайн зүйл хийгээд байхгүй шүү дээ. Гэтэл хамгийн муу хүн дандаа муугараа байхгүй шүү дээ. Өгшин насныг үргээд гаргадаг тийм учраас Хелена ч гэсэн тийм юм болсон болов уу гэж бодож байна. Хайр дурлалыг яалтай байл. Яалтай билээ. Гэхдээ зүвтгэж байгаа юм биш шүү тийм ээ. Одоо их нэртэй гэдгийг сонсооч бас сэтгэлээ татчих болох байсан шүү. Тэгээд Монгол авчихгүй. Ер нь бол гэдэг. Тийм очиртай байж. За Франкенштейнээс хойш 1 жилийн дараа Хелена жинхэнэ Америк кинонд агуулгаа тоглож байгаа. Энэ бол Нью-Йоркийг магтан дуулагч Woody Allen-ы Mighty Aphrodite гэдэг кино юм. За энэ кинонд Woody-гийн эхнэрийн дүрийг бүтээдэг гинэ. Энэ Woody Allen чинь өөрөө зохиолоо бичээд найруулад гол дүртэн тоглолцдог байхгүй юу? Тэгэл Нью-Йоркийг харуулаад бичдэг. За мохоо юм ярих гэсэн боллоо энэ. За уг нь Америкийн амьдралын тухай кино тоглоод Америкийн нэгдсэн улсад нэр хүнд нөсөх ёстой байсан боловч энэ кино тоглосныг нь тэр бүр хүмүүс ойшоосонгүй. Энэ баг нэг тоогоогүй. Учир нь гол дүрийн эмэгтэй дүр нь энэ киногоор Оскар авсан юм байна. Тэр нь бүр энэ кинон дээр алж чадсан гинэ. Тэгэхэд Хеленагийн тоглолтыг жоохон дарцсан байхгүй. Хэвээ харамсалтай юм болж байгаа. Дараа нь манай бүсгүй маань хэд хэдэн драмд тоглосноос гадна Breaking the Waves гэдэг кино тоглохоор шалгарсан ч сэтгэл зүйн маш хүнд төрлийн кино байсан учраас татгалзаж байсан гэдэг. Тэгсэн чинь түүний оронд тоглосон жүжигчин нь энэ дүрээрээ Оскарын наадамд нэр дэвшиж чадчихдаг. Тэгэхээр Хелена тоглосон бол бас яах ч байсан юм бэл. Дэвшээ зогсохгүй авчихж байсан юм билүү тийм ээ. Гэхдээ бас харамсах зүйлгүй. Учир нь 1997 онд Хелена маань The Wings of the Dove гэдэг кинонд тоглоод анх удаага Оскар нэр дэвшиж чаддаг. Мөн алтан бөмбөрцөгт нэр дэвшиж байгаа. Энд чинь шууд шилдэг эмэгтэй гол дүртэй дэвшиж байгаа шүү. Энэ киноны дараа тэрээр Merlin гэдэг кинонд дүр бүтээсэн нь магад түүний хамгийн чухал ажлуудын нэг болсон болов. Merlin-ыг нэг хүмүүс үзээгүй л дээ. Гэхдээ нэг чухал хүн үзсэн юм байна. Тэр нь найруулагч Дэвид Финчер байхгүй. Дэвид Финчер манай хүнийг Merlin-ээс олж хараад дараагийн кино төсөлтөд барьдаг. Тэр нь Fight Club. Fight Club бол Хеленаг дэлхийн од болгосон кино. Энэ киноноос бид түүний өвөрмөц гадаад төрх итгэж жүжиглэлт. За тэгээд тэр нэг үзэсгэлэнтэй юм шиг тийм нэг сонин царай одоо муухай хэлчихв. Өвөрмөц царайг агуулж хардаг. Дөрөнж түнд үнэхээр зөксөн гэлтэй. Яг л түнд зориулаад бичсэн гэлтэй. Энэ дүр цонгогдоход бид Reese Witherspoon гэдэг жүжигчинд талархах хэрэгтэй юм билээ. За. Найруулагч манай Хеленаг сонгочод байсан боловч харин студийн зүгээс Reese-ийг сонгоно. Том нэр хэрэгтэй гэсээр бод Reese санал тавьсан юм байна. Тэгсэн чинь Reese
чи хитрхи хар бараан кино байна гэдээ татгалцчихдаг байхгүй юу? Баярлалаа. Харин тий, ястаа нэр. Энэ кинон дээр л яста бүр яг тэр дотроо бодоод исэн гаргахыг хүсээд исэн бүх юмаа гаргасан баха. Үнэхээр гоё. Яг тий. За ингээд Marla Singer гэдэг дүр Хеленагийн болж байгаа. Fight Club бол ер нь cult болж чадсан неонуа төрлийн кино. Хеленагийн дүрч хар бараан. Ер нь тэр кинонд гэрэл гээтэй нэгч байхгүй. Манай хүн дүртэй орох гээд сэтгэл зүйн асуудалтай хүн ямар байх талаар маш их дотроо ургуулсан батсан гэдэг. Гэсэн чинь найруулагч уг нь ингэж зөвлөд исэн юм байна. Хелена болоод Brad, Ed Norton энтерт. Та нар тэр юунууд дээр очив, эмнэлгүүд дээр яв. Тэнчинээс очиж хүмүүс яаж ажиглаж чинь тэрийг үзгсэн чинь манай гур болохоор тэрийг зөвшөөрөв юм бэл. Тэр хүмүүсийг үл хүндэтгсэн хэрэг болно гэд. Тэгэл дотроо ингэж бодоод тэгээд тоглолцсон. Хелена мөн нүүр будагчтай өөрийг нь зүүн гараараа будахыг хүсэж байсан гэдэг. Оо бас. Тийм. Учир нь энэ дүр бол нүрэж бодож чадахгүй тийм дүр байгаамаа. Тийм учраас зүүнээрээ бодож ачаа гэдэг. За солгоо гартаа албаар нараа бодчихл гэсэн санаа л да тий. Тэгээ зөвшөрсөн гараараа бити бодол хийж байгаа юм. Өө ямар гой санаа вэ тий. Харин тий. Энийг бас хэрэгжүүлж болохоор байгааз тийм үү? Тий. Тэгэхгүй за энийг галзуу болгочихъя гэд галзуу болох гэж хичээснээс зүгээр л нөгөө гараараа зурчих л та. Тэгвэл яг л галзуу болчих. Тийм үү? Тийм үү. Энэ кинон дээр бас нэг асуудал гарсан нь энэ Marla гэдэг дүр нь маш их тамхитдаг. Тийм штэ. Ер нь тамхихгүй завсрагуул татчихдаг тийм. Тэрнээс болоод уушгины бас асуудалтай болсон юм шиг байна. Тэгээ уушгины зураг найруулагчтай байж үзүүлээд эний хардаа өвдсөн байна гэдэг гэж гомдол мэдүүлчихсэн гэдэг. Гэтэ яг энэ банк татдаггүй болох учраас дараа нь нэмжлэгдсэн баг л та. Буруу хиттэй болсон гэдэг үлээ. Дээрээс нэг сценийг хитэн талаас нь авч байгаа юм лээ дээ. Тийш тэгэн тий. Өөр ядаргаа болж байгаа шүү дээ. Тулгажныг аваал, авшиныг аваал тэгэхээр ерөөсөө маш олон татчих байгаа юм байна. Ингээд Fight Club-ийн энэ Fight Club-аар ер нь маш алдартай болсон. Өөр Helena гэдэг энэ бүсгүй зүгээр л Холливуудын супер од болж гарч байгаа. Ингээд энэ киноны амжилт бүдгэрч амжаагүй байхад нь түүнд бас нэгэн алдартай найруулагчаас хамтран ажиллах санал ирсэн нь Tim Burton байдаг. Энэ Tim Helena-роо залгаад ингэж хэлсэн байна. Нэг сармагчны дүр тоглох хүн хэрэгтэй байгаамаа. Тэ чи яг тохирох гэдэг нэг уулзах уу гэсэн юм шиг. Энэ Planet of the Apes гэдэг кино л да. Хин бил хайрагч үлээ юу ч үлээ нэг тийм сармагч байдаг шүү дээ. Нэр нь марч нэг хүмүүс тайртай юм. За энэ Planet of the Apes-ийн ертөнц бол ер нь уран зөгнөлт кино сонирхчдын дунд маш тийм алдартай ертөнц байгаа юм. Одоо ч хідэн ч анги гараад юу ч болоод байгаа юм. Тэгээд ядж яхад энэний өмнөх ангийн чөлөө маш алдартай болсон учраас энэ анги ч гэсэн маш одоо сайн байхгүй болохгүй. Бөөн шөмжлөлтэй бол. Хүлээлт маш өндөр гэсэн үг тийм. Энд дүр бүтээн гэдэг өмнөх амжилтаа баттгах нь л гэсэн үг. Америк нэгдсэн улстай бол. Иймдээч хэдий зураг авалт маш хэцүү нөхцөлд. За тэр дундаа 6 сарын турш өдөр бүр 4 цагийг нүүр будалтын ширээн дээр өнгөрүүлээд корсет дүүж зурганд орж байсан ч гэсэн Helena энэ дүрд тоглохдоо маш их баяртай байсан гэдэг. Мөн энэ дүрд шимпанзегийн дүрийг бүтээж буй учраас өөрийгөө өөрчлөөд цоошин сорилттой нүүр тулж байгаадаа бас их баяртай байж. Гэхдээ нээлттэй хийгээд Helena өөрийнхөө тоглолтыг хараад өө энэ чи би л биш тэ гэд бас өөрийгөө голсон баг. Би энэс илүү байж чадах байсан шүү дээ гэд. Гэтэл бид энэ кинон дээр тэр шимпанзег хараад Helena гэж таних Хардгүй шүү дээ үгэн тий. Харин тийм. Гэтэл өөрийгөө ингэж муулаад байгаа байхгүй. Бүр хараа өөрийгөө бүр илүү чаднаа гэд дотор нь бүр ингэж байгаад байгаа. Бүр үнэхээр дүр бүтээхийг хүсэж байна тий. Тий. Энэ киноны зураг авалт бас нэг онцлогтой байсан нь манай хүн дахиад л киноны найруулагчтайгаа хайр сэтгэлийн холбоотой болчихдээ. Өмнө Kenneth Branagh болцсон шүү дээ. Энэ ч ямар хэлгээд хэцүү нэр. Анхандаа энэ албан ёсны ажил хэргийн л харилцаатай байсан бол нэгэн сармагчны нүүр будалтай нөгөөх нь найруулагч хоёр хүн яаж ч явах тийм. За анхандаа ингээд албан ёсны харилцаатай байсан бол харин киноны нээлтэн дээр тэд албан ёсоор хосууд гэсэн статустай орж ирдэг. Кино маш амжилттай болоод $360 сая ашиг болдог. За фэнүүд ч гэсэн ам сайтай байна. 2 жилийн дараа хайрт Tim Burton-ы найруулсан хоёр дахь кинонд жирэмсэн байхдаа дүр бүтээдэг. Энэ киноны нэр бол Big Fish.
Цаглаа ивент тэтгэгчид хэлсэн. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүрт Токи тохирнороо Токи маань дэмж ажиллаж байна. Тэгэхээр зохицолын төлбөр хэсэгт та Токи нэг буруу хэлснээс хойш бүр Токи аппликейшны зохицолын төлбөр хэсэгт машинаа бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг та авах боломжтой. За Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчилгээний төв, офис төлбөртэй зохицолуудад Токигоор төлбөрөө төлөх боломжтой болсон байгаа. За Токитой зохицолд нэвтэрснээр та зохицол зогсож байгаа хугацаа төлбөрийн мэдээлэл ухаалгаар харж болж гин, төлбөрийн олон сонголтоо сонгоод төлж болж гин, анхудаа үйлчлүүлж байгаа бол 30% хөнгөлүүлээ. Дээрээс нь одоо power bank түрээслэх урамшуул зэргийг авах бүрэн боломжтой. За ер нь эдгээр байхгүйсэн ч гэсэн хаалтан дээр гацхгүйгээр цаг алдахгүйгээр гарахаас өмнө төлбөрөө төлөөд гараа явна гэдэг бас амьдралын маш олон цагуудыг хэмнэдэг. Бид нарын зогсоол дээр л айгу удаад идэг байсан. Тэгсэн чи одоо бол ингээд гялс аппликейшнээр төлдөг болсон их амархан байгаа. За Токи аппликейшны Facebook pages мэдээлэл авч болж байна. За аппликейшнаа ингээд утсаас ихсрэн гутал танд юугаар туслах уу гэж бичих гараад ирнэ. Тэгээд онлайн туслахтай холбогдоод мэдээлэл авах бүрэн боломжтой шүү. За дэмжиж ажиллаж байгаа Токидо баярлалаа. За баярлалаа. За Big Fish гэдэг кино. Энэ бол үнэхээр бүр тасарсан кино. Үнэхээр гоё кино. Хүний сэтгэл, сэтгэхүй, уран зөгнөл ер нь хязгаартай юу, хязгааргүй юу. За дурсамж гэдэг хичнээн сайхан эцэг хүүгийн хайр гэж юу байх ёстой ч юм уу. Энэ нөгөө нэг ингээл нэг түүх яриа л гэдэг тэр нь бүгдээр үнэн болдог кино мөн те. Яг давстай л та. Тийм. Гэтэ үнэн байдаг. Маш гоё кино. Өстой гоё. Харин тийм. Бүр энэ киноны талаар дараа нь бүр тусдаа дугаар хийх. Тийм учраас нэг юм ярихгүй. Хелена л аль дуртаж те. Манай хүн энд хоёр дүр бүтээдэг гинэ. Эхнийх нь шулмын дүр. Нэг юм юутай нүдний хаалттай нэг шулмын байдаг. Тийм шүү дээ. Нэг далайн дэрэмчин шиг. Тийм. Харин нөгөөх нь гол дүр дурлцдаг нэг бүсгүйн дүр байгаа юм. За манай хүн маань шулмын дүрдээ орох гэж 5 цаг нуур бодолт хийлгэн. Дээрээс нь жирэмсний хордлоготой өстой нэг үүлээ үтсэн гэдэг. Бүр маш хэцүү зураг авалт болж өнгөрч. Үнэхээр гоё шулам. Бүр хин ч орлохооргүй өвөрмөц дүр төрөх шүү нэрээ. Айгуу гоё царай. За ингээд ямар ч гэсэн Хеленагийн миний л хувьд шүү тоглосон хамгийн мундаг кинонуудын нэг нь Big Fish юм. Энэ бүр хитч үзээд бодохаргүй кино шүү. Үзээгүй хүн байвал үзчихэрэг тийм ээ. За Хелена тим нар энэ киноноос хойш удалгүй эхний хүүхдээ үлгээдэн аваад ажилласаа төр завсралга авч байгаа. Харин 2 жилийн дараа 2005 онд тэд дахин хамтраад Charlie and the Chocolate Factory гэдэг кинон дээр оролцож байгаа. Хелена энэ кинонд жижигэн дүр бүтээсэн бол харин мэдээж нөхөр нь найруулагчаар ажиллаж байгаа. Харин энэ кинонд нэг онцлог байгаа нь Хелена бас нэг баг байнгын хамтрагч гэж хэлж болох Johnny Depp-тэйгээ анх удаага нэг кино тоглолдог. Тим Johnny хоёр өмнө нь хамтран ажиллаж байсан бол харин Хелена орж ирснээр энэ гурван тулгын гурамжлал тэр асуурт. Энэ гурав анх удаага нэг кинон дээр хамтарч ажиллаж байгаа байхгүй. Хелена Johnny хоёр танилцаад л шууд бие биенээ маш сайн ойлгоод ерөөсөө тэр дорол найзууд болцсон гэдэг. Гар нэлцэн хүмүүс байдаг шүү дээ тийм. Яг тийм хүмүүс. Тэдэнд бас адил төстэй талууд их бий гэнэ. Царай натлаа. За. Хелена ч өөрөө киног үздэг юм байна. Johnny Depp бас тийм юм. Өөрийгөө голоод идэх юм уу? Эсвэл нэг би ч нэг юм хэлэх үү? Би одоо болтол өөрийнхөө голыг сонсоод амиа орлож байгаа санагддаг шүү дээ. Johnny Depp тагуруу. Гоё штий. Харин яагаад ингэж юм итгэхгүй шууд байшин дээрээс үсэрч байсан. Сонсохгүй гэдэг нөгөө хэл. Би өөрийнхөө голыг сонсохгүй л өгмөр санагдав. За ингээд Хелена, Тим, Johnny гурав гэр бүлийн маш сайн найзууд болсон. Johnny хоёр хүүхдийнх нь загалмаас эцэг болсон гэхээр хэр дотно гэдэг нь мэдэгдэж байгаа. Тийм байна. За ингээд хүүхдээ төрснөөс хойш 2 жилийн дараа 2005 онд өстө нэг ажлаа сансан юм шиг бүр маш их төсөл буюу 7 төсөлд Хелена оролцдог. Энэ онд гарсан дараагийн нэг хит бүтээл нь мөн л Johnny Depp, Tim Burton нартай хамтарсан Corpse Bride гэх хүүхэлдэйн кино байдаг шүү дээ. Тэрэн дээр. Дуу оруулсан уу? Тэ. Энэ киног жижигхэн хүүхэлдэйнүүдийг хөдөлгөөн оруулаад тэгээд дүрсийг болгож хийсэн. Бүр маш их ажил орсон кино. Энэ кинонд хүн болгон дуртай байдаг.
зохиолч, найруулагч ерөөсө vibe нь бүх юм гоё кино л та. Өстө үнэхээр миний хамгийн дуртай анимашн байсан байна. Үхтэлтэй. Тий. Йоо. Чормынхоо дээр хүчдэг шүү дээ. Тий, нэг хөрхөн. За ингээд энэ үед Хелена ер нь ингээд тоглосон дөрүүдийг хараад их юм бол дандаа л юм өвөрмөц содон одоо энэ үхтэл төртөл дугаар болж байгаа шүү дээ. Ингээд аль хэдийн өөрийн өвөрмөц төр хэв маягаараа дэлхийн нийтэд танигдсан энэ үе болж байгаа. Түүнийг хамгийн хачин хувцалтай хүнээр шалгаруулж байж. Тэрээр бүх төрлийн хувцас өмсдөг. Үнтэй чамин хямдхан захаас авцсан хувцасч өмснө. Өөрт нь таалагдсан л бол юу ч хамаагүй өмсдөг. Энэ яг гой хүн байгаа байхгүй. Би ийм мөнгөтэй язгууртан гаралтай би энийг өмсөхгүй гэдэг гэсэн тийм тэнийг юмнууд ерөөсөө байхгүй. Та хаяа бас өөрийнхөө бүр стил хэв маягтай өөрөө ч гайхдаг. Тийм шүү дээ. Бүр цочмоор болсон юм. Үс ерөөс. Тийм. Нэг бол өсвөр насны охин шиг. Нэг бол бүр тийм хатагтай юу шиг хатагаан шиг юм болцсон. Янз бүр болцсон явчихдаг. Жирэмсэн бахтай нэг ахуулсан зураг гэдэг байхгүй. Тэр мөр ингээд маш их хидээд нэг цондооцсон хүүхдүүд байдаг штэ. Яг тийм царай мэрэгтэй хувцалт нь яг тийм байж байгаа. Тэгэхээр энэ айгүй хөөрхөн ингээд цаанаасаа л өөрөөрөө байдаг тийм юм баг юм. Амьдрал дээр маскгүй юм шүү дээ тийм ээ. За ингээд ийм гоё стилтэй хүн чинь өөрийн хувцсны ята брэнд ч юм уу те тэрийг гаргалгүй яах вэ? Нэг дизайнертай хамтраад Pantaloons гэдэг нэртэй лайн гаргаж ирсэн юм байна. Энэ хүн л одоо хувцсны чиглэлээр ажиллахгүй бол өөр жүжигчин ажиллах юм бол за Хелена илүү авах байсан даа л гэж ярих байх тийм ээ. Түүний хэм маяг заврууд нь тэр нь олон хүмүүс таалагдчихсан. Одоо хоёр юмар од болсон шүү дээ. Нэг нь жүжиглэлт, нөгөөх нь стил имижэр. Юу гэсэн шүү дээ. Хоёр хүүхэд гэсэн шүү дээ. Тийм Хелена хоёр дахь хүүхэд нь энэ юуны дараа гарсан юм бэлээ. Corpse Bride-ийн дараа гарсан. Тэгээд сонсогч байна. Юу чихэн дээр бажганаад байгаа юм тий. Энэ ахында юун дээр орж байна? Амар сонсогч байна. Юу нэ? Битүү. Баян энэ харин тэ нэвтрүүлгийг ихнээс авахлаад юм баг шүү дээ. Гурлаа л байгаа шүү дээ стандаа. Би саялсан олч сонслоо л доо. За, од болгосон гэцтэй. За, түрүүн Johnny Depp-ийг ярьж байхдаа хоёр хүүхэдтэй гэж хэлжсэн тийм. Хоёр хүүхдийн яасан гэдэг тийм. Загнаас эцэг. За, хин тим Хелена хоёр дахь хүүхэдтэй гарах гэж бас нэлийн юм болж исэн юм байна. Ерөөс жирэмсэн болж өгдөг юм. Байж болох бүх төрлийн эмчилгээ хийлгээд шинэ аргуудыг туршаад ерөөсөө жирэмсэн болчихдог. Ингээд баг бууж өгөхийн даваан дээр одоо ерөөсөө болиё гэдэг. Тэгэд Sweeney Todd гэдэг мюзикл киногоо хийжсэн чинь харин зүгээр л байгалийн жамаараа жирэмсэн болцох жижиг. Ингээд дахиад нөгөө өмнөх жирэмсэл чигээ шинэ кинонд тоглох гэсэн чинь бас асуудал гарч ирдэг. Ингээд зургийн талбай дээр тархин гацчихдаг. Гацна. Тийм. Сэтгэж чадхаа болчдөг гинэ. Тэгэд яагаад ингэж байгаа юм бэ? Тэгэд нэг цээжилсэн юм яриа л тэгээл нэг юм тоглоодсэн юм. Тэгсэн чинь ядаж байгаад нь Sweeney Todd чинь мюзикл байхгүй. Тэгээд дээрэс нь аяд сураад дуулах хэрэгтэй болсон. Тэр нэг жирэмсэн байгаад гэдэг тархин ажиллаж өгдөг. Тэгээд бүр нэг ерөөсө бүр нэг автоматар явсаар байгаа л дуусгасан юм шиг. Энэ Sweeney Todd гэдэг чинь юу байхгүй? Жүжиг. Ном байдаг санагдаад байна. Тэгээд жүжигээс сэдвэлжсэн юм мюзикл жүжиг байхгүй юу? Тэрнээс сэдвэлжсэн юм кино. Тийм сонин кино нэг. Дуулж муулал ах юм те. Балуурчин өсчин те. Нэг сонин. Дуулалт аимшигын кино. Тэгж хэлэх юм. Гэж явд юм уу те? Одоо тэх юм билгүй. Ингээд энэ дүрдээ бэлтгээд бас нэг дууны сургалт хичээл мчээл аваад энэ жирэмсэн байхдаа үнэхээр хэцүү. Энд ядж чад хордлоо өгдөг юм байхгүй. Хажууд нэг юм шиг л байна. Бүр. Энэ маань. За ингээд маш их хичээсэн. Тэрний үр дүнж гарсан. Ингээд алтан бөмбөрцөгт энэ дүрээрээ нэр дэвшиж чаддаг. Яхаар гогоор зөксөн тийм дүр. За ингээд энэ киноноос судалгүй асуудаг хоёр дахь охиноо үлгээдэн хоёр дахь хүүхэд буюу охиноо үлгээдэн аваад ямар нэр өгөх вэ гэж 7 сарын турш бодож байгаад харайчтай бас. Nell гэдэг нэр өгсөн гинэ. Эдний Nell гэдэг нэр нь энэ Хеленагийн гэр бүлтэй холбоотой. Эмээг нь Helen, ээж нь
Эллен нэлээ. Тэгээ манай хүний чинь Хелена тэгээд Нел гэдэг адилхан нэр өгöd байгаа байхгүй. Тэгвэл энийг нэг сонссон чинь Исүгэн Исүү дүүтэй байсан бол 9 байх байсан. Тэр л бодогдчихлаа. За ингээд Хелена маань удалгүй өөрийн замлын хамгийн гой бөгөөд үзэгчдийн хувьд хамгийн сэтгэл гонсойлгосон тэр дөрөө давж байгаа. Багш зохиолч J.K. Rowling-ийн Harry Potter номноос сэдвлэн хийсэн Harry Potter кинон дээр Bellatrix Lestrange гэдэг дүрийг авч байгаа. Британий хамгийн л томчууд энэ кинонд тоглож ирсэн байна. Ингээд Хеленагийн дүр бол үнэхээр гоё дүр байсан. Даанч харамсалтай нь энэ дүрийг кинонд хангалттай ашиглаж чадаагүй. Уг нь Bellatrix-ийн дүрд олон минут өгөөд түүнээр илүү олон хорон муу зүйл хийлгэсэн бол энэ дүр кино урлагийн түүхэнд хамгийн тийм шилдэг эсрэг талын дүр болж болохоор ийм өгөгдөлтэй дүр байсан байхгүй. Гэтэл маш бага ашигласан. Одоо хасцсан ч юм уу яатсан ч мэдэхгүй байна. Энэ бол үнэхээр харамсалтай санагддаг. Гол дүрийг эсрэг талын дүр чимдэг шүү дээ. Өргөж өгдөг. Bellatrix яг өргөж өгөх тийм дүр байсан байхгүй. Тэгээ Hermione-тай байлдуулж мэлдуулаад энэ чинь бүр сүртэй юм хийх байсан байхгүй. Даанч тэгээгүй. Hermione өшөөгөө авч чадаагүй. Энэ Хелена чинь манай энэ гол дүрийн хүүхдүүдтэй бүгднтэй нэг гоё хилдэг найрсаг харьцдаг. Эдгээр чинь айгүй гоё найзууд болцсон. Тэгээ Emma Watson-тай айгүй тийм муухай нэг хэсэг байдаг байхгүй юу? Emma Watson ингэж тамалж байгаа. Тэрэнд тоглож гарч ирчээд өстой бүр хоёулаа бүр сэтгэл зүйн хувьд маш хүндрэлтэй болцсон. Тэгээд ийм хийсэн намайг уучлаарай гэж нөгөөдөг чинь бүр айгүй хэцүү болцсон байсан. Ийм найзууд болцсон байсан байхгүй. Тэн хоёрыг хооронд нь алцуулаад бүр үнэхээр гоё ингэж хийж болох байсан юм. Тэгээд цохол дээр байгаагүй юм уу залхуурсан юм уу? Тийм потенциал гэж хараагүй ч юм уу барьсан мэдээгүй. За энэ кинон дээр нэг маш гоё хэсэг гардаг Harry Potter дээр нэлээч 7 6 дээр нь гарч байна уу? Deathly Hallows-ын 1-р анги. Emma Watson-ы Hermione гэдэг дүр байгаа юм. Hermione гэдэг дүр Bellatrix-ийн дүрд ороод тэг нэг тийшээ явах хэрэгтэй болдог байхгүй юу? Банкнд очих хэрэгтэй. Тэгсэн чинь энэ дүрд манай Helena тоглоно шүү дээ. Тэгмээд Helena Emma Watson болоод Hermione болоод тэг Hermione-гоос Bellatrix болоод тэгээд жүжиглэж байгаа. Йоо, ямар гоё юм бэ? Бүр үнэхээр гоё жүжиглдэг. Тэг бүр жүжиглэлтийг хараарай заяа. Яг Emma Watson тийм харагдана. Оо, гадна төрөх бол ингээд Bellatrix л яваад байна гэсэн үг үстэй. Ямар гоё юм цаа. Тэр хэсгийг үзээрэй. Манай найруулагч өгч байгаа. Энийг харчаад би хэнийг бүр үнэхээр мундаг жүжигч юм байна гэж бодож ирсэн. Биширч ирсэн. За ингээд хэм маань Helena маань зургийн талбайгаас нэг шидэт тохиурыг дурсгал болгон авсан гэдэг. Гэхдээ тэр шидэт саваа одоо ч гэсэн үүргийг гүйцэтгсэн юм байна. Хүүгийнх нь найзууд ирээд гэрт нь өмүүлээд тахаар шидэт цавгаа гаргаж ирээд шолмын дүрдээ хурдаг гинэ. Тэгээ та нарыг мэлхий болгож хувиргая шүү гэдэг айлгангууд нөгөө хэд нь томоотой болтго юм байна. Гайхалтай. За Хеленагийн тогсон дараагийн том бүтээлүүд гэвэл Alice in Wonderland-ийн 2 анги. За La Miserable, Dark Shadows, Ocean's 8 гэх мэт зөндөө олон кино байна. Cinderella дээр бас байгаа. Тийм. The Crown гэдэг бас нэг цуврал энэ төр зөндөө олон байна. Сүүл тэр Enola Holmes гэдэг. Тийм, 2 чанга гарлуу тий. Тийм, одоо 3 хийж байгаа юм байна. Зэн Alice бол мөн л тийм Burton-ы кино шүү дээ. Энэ хоёр ч хэдэн кинонд ч хамтарч тоглолоо. Нэг өдөр тийм Хеленаг өрөөндөө дуудаад чухал юм асууя гэсэн юм. Тэгсэн чинь манай хүн за гэрлэх санал тавих нэ л гэж бодсон. Тэгсэн чинь би энэ Alice in Wonderland гэх кино их гэж байна. Чи тоглооч гэдэг тэнийг юм асуусан. За энэс холбоотой юу үгүй юу гэдгийг би мэдэхгүй үгүй бах зүгээр л тоглоомор хэлж байгаа юм. Гэтэ ямар ч сан Tim Burton, Helena 13 жилийн дараа хоёр тийш болсон гэдэг. Одоо Helena маань 21 насаар дүү залуутай үргэлж байгаа. Гэхдээ тэр залуу нь их хөгшин сэтгүүтэй ингэнэ. Тэгээ тэрүүгээр өмөрдөг юм байна лээ. 21 насаар хөгшин сэтгэдгээ гэдэг. Тэгээ өөртөө адилхан тэр их хөгшин сүнс. За ингээд жоох 2010 онд маш олон кино тоглож байгааг нэг онцгойрох киног ярихад The King's Speech гэдэг 2010 онд гарсан кино. За.
Энэ кинонд Хелена маань өөрийн бүтээх дуртай этгээд жигтэй дүрээ биш. Харин хатан ан Элизабетийн дүрийг бүтээдэг. Бүр замналынхаа эхэнд л ийм дүр тоглож байсан шүү дээ. Одоо эргээд тэрэн дээр ярьж байгаа. Энэ дүрээрээ тэрээр 13 жилийн дараа дахин нэг удаа Оскар нэр дэвшээд харамсалтай бас авч чадаагүй. Тийм үү. Тийм. Харин анх удаага бафта хүртэж чаддаг. За би бафта дэвшижсэн тийм өмнө нь. Тийм. Энд дээр нэг юм хэлмээр байна. Хелена том шагнал ганцхан бафта л авсан. Харамсалтай гэх үү эсвэл түүний өгснийхэн дараа авиасын олж шүтэн бишрэх юм уу мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр дүрээ маш сайн гаргадаг, дүрдээ маш сайн бэлддэг. Үнэхээр мундаг жүжигчин. Түүний тоглосон дүрүүд бидний сэтгэлээс гардггүй шүү дээ. Харин тийм. За магадгүй түүний нэр дэвшсэн жилүүдэд үнэхээр өөрөөс нь илүү мундаг жүжигч байсан ч гэх юм уу. Ямар ч байсан Хелена томоохон шагнал хамбар хараахан авч чадаагүй байна. Бафтагээс тооцвол. Энэ жоохон харамсалтай байна. Гэтэл бафта том шагналтай ч үерч. Бүх томчууд бүгдээр очиж байгаа юм шиг өөрөө шагнал авах гээд. За 10 онд ийм кино тоглосон бол дараагийн нэг онцгойрох зүйл бол 2019 онд тэрээр нэгэн баримтат кинон дээр оролцдог. Энэ кинон дээр тэрээр өөрийн өвөгийн тухай маш чухал зүйлийг олж мэддэг. Аавынх нь нөгөө ерхий сайд байсан шүү дээ. Аавынх нь аав те. Харин ээж Эленагийнх нь аавыг Эдуарда Пропер де Кайехон гэдэг нэртэй байсан. Испани дипломат ч гэж хэлсэн тийм ээ. Олон улсад элчин сайдаар ажиллаж байсан хүн. Энэ хүн Брюссел, Лиссабон, Виена, Кайрод ажиллаж байсан. Энэ мундаг тийм юу байгаа юм боловсон хүчин гэж хэлдэг. Харин 1940 онд буюу дэлхийн 2 дугаар дайны үеэр тэрээр Францад Испани элчингийн 1-р зэргийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байж. 40 оны 6 дугаар сард Франц улс нацист Германтай галд зогсоох гэрээ байгуулснаар Франц улсын нөхцөл байдал за тэр дундаа тэнд амьдарч байсан еврей иргэдийн нөхцөл байдал маш хүнд болж ирсэн. Галд зогсоох гэдэг чинь бууж өгч байгаа гэсэн үг шүү дээ. Тэдгээр еврей иргэд наашаачгүй цаашаачгүй. Ингээд ерөөсөө л тэр Германы харгислал дунд үхэн гэсэн үг. Энэ үед Испани засгийн газраас Францад байгаа дипломатуудаа энэ хэрэгт оролцохгүй байхыг сануулад ямар нэг арга хэмжээ авч болохгүй гэж тушаасан юм. Оо ямар. Гэтэл Хеленагийн өвөө Эдуардо энэ тушаалыг нь биелүүлсэнгүй. Тэр дорол еврей иргэдэд Испани газар нутгаар дайран дамжин өнгөрөх виз зурж эхэлсэн байдаг. Өдөр шөнөгүй зурж исэн. Нойр хоолгүй. Өөрийн улсаараа буюу Испаниар дамжиж гараад цаашаа Португал руу нэвтэрнэ. Тэгээ Португалаас Лиссабоноос цаашаа зүгтах, Европоос зүгтах энэ гарц нэгдэх ёстой байхгүй. Ингээд хин бүгдийг мэдчихсэн учраас Эдуардо тэр хүмүүсийн төлөө өдөр шөнөгүй энэ ажлыг хийсэн. Тушаалын эсрэг маш олон хүний ямиг аварсан. Хэдэн мянга. Оо ямар. Бүр хэдэн мянган ертөнцийг аварж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм шүү дээ. Бүр үнэхээр юу гэж хэлэх юм. Тэгэд Сагуусан тэнгэр. Тэгэд энэ киноны үеэр тэрийг мэдсэн гэж юу? Тий. Тэр Лиссабоны бомбт чинь Европоос хамгийн их еврей зүгтсэн тийм хамгийн том бомбуудын нэг болж түүхэнд тэмдэглэгддэг байхгүй. Энэ Эдуардогийн гавь байхгүй тэр. Испани гадаад хэргийн сайд харин Эдуардогийн энэ үйл явдлыг мэдчихэд энэ тушаал зөрчөөд байгааг нь мэдчихэд түүнийг Марокко руу тушаал буулгаад шилжүүлсэн байдаг. Тэгээд онгоцсон цуух хүртлээ виза зурсан хэвээрэл байсан гэж. Энд чинь шинэлэр юу гэж байлдаг вүлээ? Би энэ бүгжээр дахиад 2 хүн аварч болох байсан. Яг тэрэн шиг юм болж байгаа. Тийм байна. Энэ Испани шинэлэр юм. Үнэхээр яг захиусан тэнгэр. Эдуардогийн энд үйл явдлыг одоо энэ гавьяаг нь үнэлээд Францын генерал Филипп Петейн гэдэг нэртэй хүн. 1-р дайны үеэр энэ Филипп гэдэг хүн их гавьяа байгуулсан ч гэсэн 2-р дайны үеэр германчуудтай хамтарч ажилласан урагч гэж цоллуулаад бас жоохон яасан юм бэлээ. Боорлуулах гэдэг үү те. Моолуулж исэн юм бэлээ. Гэхдээ л ийм олон еврей хүмүүсийг аварсанд нь Эдуардо талархаад эрд зоргийн загалмаагаар шагнасан байдаг. Ийм мундаг хүн баг. Тэгэхээр манай гол дүрийн Хелена маань Сахиусан тэнгэрийн ач охин байх нь. Тийм байна. За ажаараа. Өмнөх дугаар дээр би чинь зээ охин ач охин гэж андуурч хэлээд
яатсан шүү дээ. Зээ бол ээжээ тал гэсэн үг. За тэгвэл зээ авах юм байна. Энэ баримтат кинон дээр өвөөгийнх нь зурж өгсөн визний ачаар амьд гарсан хэд хэдэн хүмүүсийн үр удамтай уулздаг. Тэгэд яг өвөөгийнх нь зурж өгсөн тэр паспортуудыг хэлэнад үзүүлдэг. Танаа өвөө байгааг бол бид байхгүйсэн. Гэт хүнд талархал илэрхийлж. Ямар баярмаар юм. Бүр ингээд бахархмаар байгаа ч тийм. Миний өвөө чинь ийм хүн байсан биш үү. Ямар удам сайтай юм бэ те. Ер нь хоёр талаасаа супер юм те. Ягаад ч юм. Эрх мэдэлтэй ч байж, сайн хүн ч байж дээрээс нь бүр. Тийм. За тэгэд эрх мэдэлтэй байлаа гэд энэ хүн галж уурч солиороогүй. Тэстэ бүр яг илдэг энгийн даруй тийм одоо жишгээр явсаар хагаад өөрийнхөө замаар замнаад тэгэд өөрийнхөө амьдралыг босгож дэлхийн хот болж чадсан юм байна. Үнэхээр бахарахгүй байх аргагүй. Ийм сайхан жүжигчний талаар хоёлаа өнөөдөр ярьлаа. Манад одоо ийм нэр хүндтэй хүний өгдөөс бол одоо Оскар хэдэн удаа авч байгаа юм. Оскарт 2 л дэвшсэн юм байна те. Баярлалаа. Айгүй олон хүмүүс кинон дээрээс хардаг хамгийн дотн дулаахан гой санагддаг дүрийнхаа түүхийг нэр мэдж авч байгаа өнөөдөр. Баярлалаа. Баярлалаа. За, шинжлэх ухаан таны мэдхүү Одмон Дөрсөөгийн кино түүх нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг YouTube-ийн Одмон Дөрсөөг, NTV телевиз, Одмон радио 83.3 107 хостолгоноор та бүхэнд хүрлээ. Энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан Батривинтэй чөлөөтэй амьсгалцгай Батривин мөн амьдралын хэв маяг бүр Токи тохирон Токи дэмжиж ажиллалаа. Студид Инхбат Цэнгэл баяр нарайлаа. Дараа алцсан. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмон Дөрсөөг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмон Дөрсөөгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.